Тэд сууж ирж цодхон аавыгаа түүнийг ямар нэг байдлаар ашиглахыг зогсож байгаа гэдэгт итгэвчтэй байна. Гэсэн ч буйр нь одоогийн байдлаар түүний мэд хэцүү ерөөсөө энэ үг гэж асуугаад зорилго нь юу болохыг мэдхийг хүсв. Тэр аавынхаа уналтыг харахыг хүсэж байна. Эс бөгөөс түүний дор хүүхдээ шиг амьдрах болно гэж шалган хэлв. Бир нь түүний уурсан эрхийг тасалж явахыг шаардсан бодлоо өөрчлөхийг хүсэхэд нь хаалгаруу төхөө. Учир нь тэр хэдийн шийдсэн байлаа. Хэрв тэр оролцоход дүүргийн дараагаар дайснаа болох бөгөөд энэ нь түүний чадах зүйл биш байв. Өхөн гадаа баг зэрэг аш харгасан ч хурдан биеэ барьж бодлоо өөрчлөлт уулзаарай гэж хэлэхэд тэр хаалгаа чанхав. Түүнийг ясны дараа бир нь эцэст нь тайвширан. Гэхдээ охины өгс толгойд нэрвэрцээр Мишерийн тухай тэхэн бодож хэвсэн тул одооноос эхлэн түүнийг ажиглах нь дээр гэж шийдэв. Дараагийн өдрүүд Миша өглөө бүр түнд цай бэлдэж тэрээр үдээс хойш номын санд номхон өнгөрөв. 7 хоногт нэг удаа эргэн цачигч тэд хамтдаа хооллох чихэн Миша хоёр муудалцаар дуустдаг байлаа. Тэд бас багийн хор ших ба бюрнер Мишерийн нэг юм нуугаад байна гэж сэжигж хэлв. Нэг удаа тэр аван дээр очиж 5 сая хурааж авав. Залуу маань бөгөөчиг буцааж өгөхдөө эргэлдэж байсан ч тэр цаг хугацаа орсон одож дараагийн сүнсний уулзалтын өдөр эцэстний ирлээ. Бюрн тасгал хөдөлгөөнөө өөрчлөхөө шийдэв. Зах зээлийн нарийжааг шалгахын оронд тэр чатны өрөөнүүдээр хэсв. Хачирхалтай тэр барууруудын нэгч бүжиг олоогүй бөгөөд зөвхөн 3 танк бүжигтэй нэг чатыг олж харлаа. Гэвч дараа нь түүний хараанд солонгос чатны бүзэг өртөв. Тэр инстинктээрээ дарахад энгийн зүйл хүлээжсэн өрөөнд хитрхи сүржин чимээс ихсэн байсан шууд гайхав. Гэтэл гинт чангадуу хадаж эхэллээ. Бьорнэш хүчээр дүүрэн баярлж буй сэржинтлийн асар том бие рүү ширтэн. Залуу маань цэргийн хэрэгслийг анзаараад гайхан цэрэгт байсан эсхийг нь асахад тэрээр алба хаагаад дөнгөж ирсэн гэвхээ баглав. Бьорн чимээгүй хүн хурдтай өрөөдөн толгой тохиж энэ залуугийн аз ямар муутайг бодон айнцчив. 5 минут үедээ түүхээ хуваалцсны эцэст тэд эцэст нь танилцахад сэржинтнийг өвхийнх гэвхээ мэдэж татаагаар хайхав. Тэр өөрийгөө либо гэж танилцуулсан 23 настай ихэд хансаа гайхамнуудыг завчхад сэржинтийн дэлхийд ирснээс хойш аль хэдийн 10 жил өнгөрсөн гэж тайлбарлав. Хансаа түүнийг одоо илүү ахмад болно гэж хэлэх гэж байж бэ түүнийг шууд засааж буцах учраас бодит насыг тоолсон дээр гэж мэдэгдэв. Тэр ханс руу ширүүн харж үүний зөвшөөрөх үү гэж занлхилэн асуусанд ханс сандарсандаа зөвшөөрөв. Дараа нь бөө түүнийг толгооноос нь хөл хүрх шалгаж нэг зүйл туршиж үзхийг хүсэж байна. Гэхэд ханс нүдээ цавчин ямар туршиж болохыг асуув. Сэржинт түүнд идэхийг хүсэж байгаа ч бөө альтгтай болж хүмүүс тусламж авахын тулд иргэншлийн хурамчаар үлдэхийг цагшиж байсан тул зөвхөн солонгос хүмүүсийн туршилт хийх хэрэгтэй гэж тайлбарлав. Би толгойд орж ирсэн хамгийн ихний зүйлийг хэлхийг асууж туршилт хийх гэж байгааг тохиоход Хансу баг зэрэг сандарч эхлэв. Би Хансуг дагаж байгаа юм шиг хамаагүй асуултууд шийдэж хоёулаа ягаад ч цэргийн тангарыг хашгирч ирсэн ч Хансу нийгмийн ажилтнаас албаа хаасан гэж хурдан тодорхойлов. Сэржинт санд дээр сууж энэ бол эцсийн туршилт байх болно гэж хэлв. Гинт маш нухацтай царай гаргав. Тэр Хансугаас Ливан үний талаар юу гэж бодож байгааг асуухад залуу маань шууд хараад урсгаж түүнийг дэндүү хол згсэн гэж буруутгав. Одоо би толгойд өхөн түүнийг жинхэнэ солонгос хүн гэж мэдэгдэв. Хансу энэ залуу ямар галзуу салаатай мэрэд байгааг хажээ. Бөөрийн бодлоо түрэгдэн хачин дуу гаргаж ирэхэд Хансу түүнийг аш хэдийн ухаан арцсан болов гэж гайхахаас өөр аргагүй төрөв. Сэржинт уучлалт хүсч өөр солонгос хүнтэй уулзаагүй утсан болохоор жижигхэн уран сэтгэмжээрээ тоглож байсан гэж хэлв. Тэр бага зэрэг уян хусан Хансутай уулзсандаа үнэхээр баяртай байна гэж хэлэхэд манай залуу энэ залуу магадгүй хэтэрхий удаан ганцаараа байсан бөгөөд хүмүүсийн харьцаа шаардлагатай байгааг ойлгов. Тиймээс манай залуу түүнийг дагуулж авах шийдэв. Хансу өндөр түвшний мэдээлэл хуваалцахыг хүсэж байгаа эсхийг асуухад бөө хэлэхэд иржиж байсан ч Батман тэдний нэг төрлийн хүмүүс гэж тайвшруулав. Сэржинт дараа нь Хансугаас тоглоомыг ямар хөндөштэйгээр ясныг асуухад Хансу шууд түүнийг дахан 10 дахин хэлбэр горим гэж хэлв. Энэ нь байгийн сэтгэлийг шууд сэргээж солонгосчууд өөрөөр бүтээгдсэн гэж хашгирч хэлв. Хансу түүнийг нэгт шивт их оранж хүн гэж чимээгүй хүн дүгнэв. Бэ хитэн гост пойнт хуваалцахыг санал болгосон ч Хансу тэдгэрийг ашиглах бодит шаардлагагүй тул ээлждгээр татгалзав. Тэр залуу 50 ашиглаж байгаа ч юу ихтэй маш сайн хардаг. Бүрэн би баримтаа хуваалцахыг огт хүсэхгүй байгаа хийж чадчихв. Дараа нь бөөсдгөл нь хөдлөн нулимс төслөөж Хансуг удаан хугацаанд сургагүйсэн ахтуугээр гэж мэдэгдээд юу ч хамаагүй асуув. Хансу толгой төхөн энэ төвшгийн ард хэм бүхнийг өдөрж байгааг мэдхүү гэж асуув. Сэржинт тэхэндээ таг мартсан ч дараа нь хариуцж магадгүй гурван хүчтэй магийг дуртав. Тэрээр хааны талынхныг дэмждэг хитэ хог шиг плеерүүд байдаг тул хам талан донд хэм бэ гэдгээ иччихгүй байхыг Хансу сануулав. Хансу администратор түүнийг олж чадах уу гэж асуухад бэ түүнд нэг муухай инээс ирж үзүүлж энэ ертөнцийг тэд бүтээгээгүй зөвхөн өвчөж асан тул боломжгүй гэж хэлв. Дараа нь бөө илүү гүн гүнзгий төвхлөө орж шулмын сүнснүүд 100 гаруй жил байсан гэж тайлбарсан. Дэлхийд тоглоом хас өмнө байхаас нь тул тахихгүй. Бодвол өөр хэмжээстэй зарим хүмүүс Рапиданагийн тухай ном унссны дараа эндэрсэн бололтой. Тэдний цөөхөн хідэн нэвтэрч тэдний нэг нь энэ ертөнцийг бүтээсэн бөгөөд одоогийн администратор үнийг үржин асан бололтой. Энэ нь Хансуг гайхшруулж
Энэ залуу яаж энэ бүгдийг мэдж байгааг гайхсан ч зүгээр чимээгүй байж үргэлжлүүлэн сонсохоор шийдэв. Би хэсэг хугацаанд тусгаарлагдмал байсан тул шинэ мэдээлэл байхгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн ч Хансаг өргөгч хамгийн сүүлийн үеийн мэдээлэл байдаг чатны өрөөрөө чившүүлв. Observers of the Round Table бол нэвтрэх эрх нь хязгаарчлагдмал ветеран бишэрүүдийн нийгэмлэг юм. Би бүх талын дэлгэрэнгүй Хансаг ямар нэг бодлоос сургуулийн хүүхэд шиг тайлбарч байснаа цаг нь дуусны зарлав. Түүний уусан юм нь ердөө ганцхан цаг үчигдэг бөгөөд Нус цагдаагийн газрыг давталсны дараа алсан гэж дурдсан нь Хансаг урдтуртынхаа шилүү бодлоо. Хансаг дэлгэц рүү ширтэн нууц Иллюминати төвчний чатны өрөө рүү орохыг хичээв. Систем түүнийг нэвтрүүлж шууд өөрчлөн тохироос хуруунд оруулсан бөгөөд тэрээр баг өмсгөөс өөр аргагүй төрсөн тул арсан шиг хүчилээд ууцлалын өрөө рүү оров. Бүгд шууд түүнийг өвдөө цэгийн дарамжилсан юм шиг муухай харав. Жестер түүнийг танихгүй гэж хэлэхэд өнөв түүнийг хинбэ? Яаж явчихсныг мэдхийг шаардав. Бүжиг хүмүүс Хансаг хортон тайлбарч гэж шаардаж хэрэг хот яриул дуусан шүү гэж санаалахад Хансаг өрөөний байдлыг хэлбэрхэн ойлгов. Хансаг хот ярьсныхаа төлөө бандаж тухайн нэг юм сонсноо. Сонгосон ч зөвхөн чуулган альбан усаар ихсний дарааж болох бөгөөд эдгээр залаасыг зүгээр шалтар бүлэг гэж бодов. Тэр Бэгийн жинхэнэ сигма шиг зөрөгтэй алах гэсэн үгийг санаж яагаад энэ нь чухал байсныг ойлгож эхлэв. Тэр хаана байгаагаа огт мэдэхгүй байгаа юм шиг мухаглав. Дараа нь тэр тэд юу ч хийж чадахгүйг сайн мэдж байж өнөг өхний ээж түүнийг энд байхыг санал болгосон гэж тайван хэлв. Тэр чиний ээж тоглоомыг далтан хэлэхэд өнөг өхөн галзарв. Тэр сүнсний ертөнцид ашиглах боломжтой царин ганц ур чадвар болох плазмаас чадвараа идэвхжүүлсэн бөгөөд түүний хүчин тухайн хүний сэтгцээс хамаардаг. Тэр түүнд үүнийг дахин татхыг хэлэхэд Хансаг задлааст мэдрэгдэж ихийг мэдрэв. Тэр тоглоогүй байгааг ойлгоод бага зэрэг хүлрэв. Баатар маань зөвхөн салхан нэр чинхийг мэдэрч задлааст ийм байх хэвээр юу гэж байсан ч үнэндээ тийм амар санагдсангүй. Тэр жижиглж айсан дөр эсгэв. Үнэг өхөн итгэлтэйгээр цээжэж хэлрэв. Бусад ветеранууд түүнийг ширтсээр байхад түүнийг түрүүн том барьжсэн гэж дажина. Тэр инээмсэглэн дахин хэлхийг шаардсан ч энэ нь түүнийг өөрчилж жүжигчлөө болоод чиний ээж тоглоомыг дахин хэлж түүнийг бүрэн гайхшруулв. Ветеранууд түүний хүүхэд шиг байна гэж зэмлсэн бөгөөд тоглоомыг хинж тоогоогүйд тэр бага зэрэг сэтгэлээр унасан ч зүгээр өнгөрөхөөр шийдэв. Үнийг охин тэгж доромжлуулаад уурандаа чичирч хэрсэн бөгөөд Хансаг өрөөг үнэж досов. Тэр Бэгийн плазласт ба Хансагийн сэтгцийн хүч хэд өндөр байсан тул сэтгцийн нэмрийг үүсгэж болцсохгүй. Тул Хансаг ашиглахыг хүсээгүй. Тухайн хишний санав. Сержант түүний хийх ёстой бүх зүйл бол байг заавал устгах ёстой байсан мэд үүсэх явдал гэж тайлбарлав. Дарж өнөг охиныг дарж түүнийг унагаахад тэр зогсоохойгүйсэн бөгөөд бусад ветеранууд айн босч түүнийг юу хийгээд байгааг мэдхийг шаардав. Хансаг тэднийг араатын шиг ширтэж хинч хөдөж зүрхэсэнгүй. Гэвч пластик хит удаан байснаас олж түүний тарих баг зэрэг зөөлөгчөө. Тэр бараг хязгаартай хүрээд эцэст нь тавив. Үнэг охин хязгаартай хүрэхэд дарам дарилж тэр агаар амсгалав. Бөгөө болон жистер хоёулаа Хансаг бодож нас илүү сонирхолтой гэж үзэн бүрэн сонирхож эхлэв. Манай залуу энд ямар томьёо ашигласнаа мэдэхгүй байгаач хин ч орцохыг хүсдэггүй. Залуугийн дүрийг амжилттай бүтээж ямар нэг байдлаар зөв хариулт авсан гэж бодов. Яг тэр үед хаалхнууд таагдж үнэг нь нөхөн альбан усны уулзалт хэвших гэж байгааг санаалав. Малгайтай залуу түүний цусны зам хийж ямар хүчтэй байсныг дурдж Хансаг эндхийн байнгын зочин гэж бодсон химэн тоглоом хийлээ. Тэрээр Хансагээс юу хүсэж байгааг нь асууж эзэн нөрсөн химэн асуугаад хариултын төлөө мөнгө хүртэж санал болгов. Харин Хансагийн залуу ямар ээждэг болчихоо вэ гэж дотроо бодно. Тэр юунаас болж ингэж бодсныг асуухад тэд эзнийг алах болсны дараахан гарч ирсэн болохоор тэр гэж хариулав. Алиасагч нэмж хэлэхдээ охин түүнийг туршиж үзэх гэж байгаад эргээд өөрөө бод цогцсон нь им өчтэйгээ бүгд эзний талаар мэдээлэл авахар улаарч байсан ч Хансаг юунд ч хариулахгүй гэж мэдэгдэн тэднийг амгаа. Үнэг нь охин үг хэлхийг ташхад Алиасагч яриагийн тасарч өөрсдөлтөө одоо ихлүүлье гэж хүсв. Тэрээр дүрмийг тайлбарлалаа. Бусдын мэдхгүй мэдээллийг хүн бүр хуваалцах ёстой. Хэрв аль хэдийн мэдэх мэдээлэл байвал босор улаанаар гэрсэн. Алиасагч Рафоныгийн хааны бие модж байна гэж хэлсэн ч Хансагаас бусд нь бүгд мэдчихсэн тул босор улаанаар гэрсдэв. Алиасагч Хансаг руу ямар нэг нууц мэдээлэл дамжуулж буй мэд харцаар харснаа дахин орсдов. Энэ удаад тэр санаа хүлэг баатруудын Ахмад чигтэр нас барсан гэж хэлэхэд босор ногооноор гэрчтэн. Бүгд сайн мэдээ байна гэж зөвшөөрөв. Харин Хансаг тэр нь хэн байсныг дотроо гайхан бодно. Дараа нь өнөөгөө охин Ягийн кланыг дүгээр давхрын зурдыг амжилттай даргасан гэж хэлэхэд болор ногооноор гэрчдэв. Хансаг удаад багийнхнаас нь мэдээлэл хождож авсан хүмүүс нь Ягийн клан байсныг ойлгож энд ирсэн нь зөв алхан болжээ гэж бодов. Дараа нь малгайтай залуу ярьж энергүй яар мөхийн ард дээр нууц хэсгийг идэвхжүүл бол 3 хүртэл лавхныг дуудаж чадна гэж мэдэгдэв. Багийнхан сайн мэдээлэл байна гэж толгой тагсан ч Хансаг аж хэдийн мэдчихсэн тул босор улаанаар гэрчдэв. Тэрээр тэхэн оролдож
Дагнууд ариун шидэнийг хулгайсан хулгайчин мөрийг олсон гэж хэлв. Тэр мэдээлэл тодорхойгүй байсан ч ариун шидэнтэй холбоотой тож тэд тооцож авав. Одоо Хан Сүгийн ярьж бөгөөд ноцлог хүчрхэг нэгний дүр төрхөө хадгалахын тулд сайн мэдээлэл гаргаж ирэх ёстойгоо мэджээ. Тэр 3 хүн хагас чөтгөрийг ялгаж исэн сунхан баталгаатай гэж хэлэхэд болор ногооноор гэрэлтэж тэр юм саавлаа. Гэвч хамт гişүүд гурвуулаа хагас чөтгөрийг ялна гэдэг санааг ойлгож чадахгүй. Ухан алдагдав. Хан Сүү тэднийг харьцангуй хялбар гэж үздэг тос гайхсан ч ховор гэдгийг нь хүлээн зөвшөөрөв. Бараг хэний ч мэдэхгүй ийм ховор мэдээлэл сонгосондоо тэр дотроо өөрийгөө мартав. Дараа нь буухай илжээ осноор эхний үед дуусав. Тэгтэл хин нэгэн 2 дугаар үеийг хэвлүүлэхийг санал болгосон ч бусд нь өнөөдөртөө ингэж дуусгая гэв. Алиалагч Хан Сүүгээс дуусгах уу гэж асуухад манай хүү тийм гэж хариулсан тэр иж доторгойцов. 2 санаа үлдвэл байц салтад орж иргэншлээ илчилж магадгүй Хан Сүү ойлгоод явахар шийдэв. Багийн хан бүгд түүнлүү чимээгүй ширтэж ямар нэг юм хийхийг хүлээхэд манай баатар зүгээр л эргүүлж хараад өнөө оройн гол дүрн өөрөө байлаа гэж бодов. Тэрээр та бүхэн дагаа хэмжин ерөөсөл инөө гэж хүйтэн хөнгийн асууж хараад явав. Түүнийг ясны дараа үнэг нөхөн дахин чичирч хвсэн. Хэрв тэр баг зэрэг дарангуйсан бол дангаа хөрсөн цохисон гэж тайлбарсав. Хамгийн амар нь тэр ярих зориуд мэд түүний төсвөрийн хязгаар дээр зөкссөн явдагтай. Масхат тэцэлтөө Хан Сүү бүрэн биедсэн хүсэл зоригийг хэдхэн секундэд дарангуйсныг дуртаж энэ нь нөхний буруу биш байсныг батлав. Буга Хан Сүүгийн саяхан хэлсэн хагас чөтгөрийн талаарх ярих сөхөв. Гэвч алиалагч басан зогсож. Энэ бүхэн үнэхээр тогтоомын мэдлэгээс гаралтай гэж бүгд итгэж байгаа мó хэмээн асуув. Тэр нутар хараа ширээд ирсэж манай хүү сонирхолгүй болж багт том алдагдаж болно гэж юм байна. Дараагийн удаа илүү сайн мэдээлэл авчирхайг тушаа. Бугамар хахыг зарчхад алиалагч яриг нь тасарч Хан Сүү өрөмөнд хуурч явсныг саналав. Ийм боломжийг дахин олдохыг хүсэхгүй байхад тул ямар нэгэн сонирхолтой мэдээлэл олох юм уу? Зохиохыг шаардав. Энэ хооронд манай хүү Рафанад буцаж ирээд ор руугаа өнөв. Энэ бүхэн ямар гарцаг байсныг бодон тэр Бекогоос ирэх мэдээлэлд зүгээр найд хийх хүсэхгүй байгаагаа ойлгов. Мөн тийм туршлагатай хүн бүх зүйлээ дэлгээд байх тэнийг биш байлаа. Тэр хязгаарыг давж болохгүй мэддэг байж харилцсан гэж дотроо бодсон ч тархиных нь эсвэл ачааллаад ийшхэ болж ухаан алтан өнөв. Дараа өдөр нь Миша түүний дээрээс ширтэн бүтэн өдөржин ухаангүй унсан тул чөтгөрөөрөө юу хийснийг нь асуув. Тэрээр унтаж чадаагүй гэж хариулаад харин өөрөө өглөөнөөс хойш эндээс юм уу гэж асуулаа. Тэр бэлтгэж хийсэн дуашгтай таарсан гихмэд шалтгаан тоочж ирсэн нь буйны ахар шиг шууд татв. Тэр шиддэн юу хийснийг асуухад хүн түн зүгээр санаа зовсон байсан гэж хариулав. Багийн гишүүдийн хооронд хайр сэтгэл бас шууд өвчин яж гисэн үг түж энэ нь аюужийн төхөө болов. Тиймээс би нойртож Дуашки юу гэж хэлснийг нухацтай асуусан ч охин нэрийг өөрчлөх хичээ. Гэвч тэрээр найзууд би бинээсээ юм нөхөсгүй гэж түүний тэрхийг угаа. Миша эсэргүүцхийг завшихад би энэ тэдээр татан тул зүгээр л хэлэх ёстой хэмээн чадвар сар дахин ятгав. Тэр түнд бүрэн итгэж Дуашкигийн хэлсэн бүхнийг дэлгэсэн бөгөөд Дуашки сайн охиноороо сэтгэлээ нэхв. Яхав гэж эргэлзэж байгаа тайлбарлахад манай баатар үнэхээр өгөөцөв. Тэр охиныг Дуашки өөрт нь сайн гэдгийг ойлгоогүй байгааг хатарсав. Охин өргөжлүүлсэн эрэхтэй түнд эр хүн шиг байж зөрөгтэй очиж хийх гэж зөвлснөө дурдав. Миша хоёр татны найзад гэсэн Бюрний үгийг тавтан хэлж нүүр нь улаасаар автоогоо уулзахыг хүсв. Бюрн шууд зөвшөөрөн хизээ гэж асуухад охин түүний түргэн хариултад бүрэн алмаарав. Тэр ихлээд автоогоо ярьцах хэрэгтэй тул дараа нь хийе гэж ээжч муурлаа. Дараа нь мөрөн охин түүнийг дандаа завгүй ээж яагаад зөвшөөрснийг асуухад манай хүү чиний аав юм чинь чухал байсгүй яах вэ гэж жирийг хэлв. Мишагийн нөөрлөө шиг улайж тийм юм ярьж болохгүй гэж хэлсэн нь манай хүү бүрэн төрөвдөлд орууллаа. Дараа өдрийн үдээс хойш манай баатар урт нойрны дараа ариун ташин газар руу чиглэж цасны замш хэлжийг дахин ашиглахаас хийхийг өөртөө санаалав. Өдөлгүй бөөгийн овоохоноос чанга чарлаан цуурайтаж Бюрн мөхийн тамганы 5 дугаар төвшин сэтлэн шинэ ур чадвараа нэхэд ганцхан алхам өрцснийг өөртөө батлав. 3 өдрийн дараа Бюрн Мишатай хамт сүйх тэргээр явж байхдаа хүн яагаад гэр бүл рүүгээ очих бүртээ хондог байсныг эцэст нь ойлгов. Түүний гүн бодол тарахаас өмнө Миша арчлээ гэж хэлэн бодит байдалд нь эргүүлэн хацрав. Тэд эцэст нь аратан хүмүүсийн яруу тагшин газар төрөхөд түүний гашгшийг төрүүлсэн хүний хотоос ч илүү эсвэл тутахааргүй өндөр хөгцсөн байлаа. Яг тэр үед нэг хүү Бюрнийг варур химэн чангаар хашгирч ихэвчлэн лаван сандрах хүүгийнхээ амийг гараараа талав. Миша манай баатрыг яагаад ингэж их ширтээд байгааг асууж одооноос яхаг хүсэж байгаа мó химэн сандран асуухад Бюрн гэрийн энгийн овоохонодтой огт ажилгүй байгаад гаснаа хэлж бүх хариун дагшин газрын баригдсан байдаг уу гэж 50 хариулав. Миша юу гэсэн үг вэ гэж асуухад Бюрн аратан хүмүүсийг ойд амьдарч мал өсгдөг гэж бодсон гэв. Охин тэр уламжлалаа эрт дээр үед хайсан гэж тайлбарсан нь варварууд ганцаараа чулуун зэсгийн үед үлдсэн юм шиг санагдаж түүний дөргөө хөргөө. Эцэст нь Миша гэрийнхээ үдэн зогсоход өөрийнх нь тасганы хавлагч майханд амьдсаар хаад энэ байшин ямар асар том
тансаг байгааг хараад бэр нь асмарын зогсов. Миша өөрөө миксер шиг чичирч байсан ч түнд битгий сандар гэж хэлв. Тиймээс бэр нь эсрэгээр нь өөрөө эхлээд тайвшрах хэрэгтэйг түнд санаалав. Тэрээр хаалганы зөвхөрөөр зөвхөртөө. Сүнсэн аратантай бочхол бүх асуудал нь найрсна гэж чүдэг байснаа бодон дурсан ч даа гэв. Түүний аав гэрээ байгуулсан мөсөн аратны талаар басан энэ тухай хин нэгэнд хэлсэн үү гэж асуужээ. Дараа нь тэрээр үүнийг одооноос зөвхөн тэдний хоорондын нууц болохыг тушаажээ. Миша аваагаа өөрийг нь гэрээг энгийн аргаар байгуулаагүй гэж сэжиж байгаа болов. Химэн зан чигшв. Тэгтэл аав нь чангаар дуудаж варварыг оруулж гэж тушаав. Тэр яагаад гэж асуухаар зашигтай адил өшөөнөр өөрийн хүч чадлаас өчүүхэн төдийг харуулж охины амийг шууд таглав. Би нэг асуудалтай хатахыг хизээж хүсээгүй. Тул үнийг түүнээс нөхөн талд гэртээ ойр орхон очиж байснаа санаад Миша сандарч гисв. Түүний ах дүү нар одоо хүрч түүнийг халдварт өчнтэй мэд үзэж нийгмээс гадуур хогцсон нэг шиг харьцаар байлаа. Түүнийг зарц нарны хүртэл үл уншаадаг байсан ч бүүн түн зогтох нь юу ч шийддэггүй гэж заасан болохоор тэр бүдийг тэсч гарсан юм. Аав нь варуур хизээ ирэхийг шаардсан. Нэг сарын хугацаа өгөхгүй бол түүнийг яхад ихэн бодоход хүрнэ гэж сануулж байв. Миша аав нь яагаад бүүнтэй уулзахыг ингэж хүсээд байгааг мэдээгүй. Чигэр бүлийнхээ дэмжлэгийг авбал хатаа илүү хэрэгтэй болно гэж өргөөс түшээ. Тэр түүнийг татгацах вэ гэж имэж исэн бөгөөд зөвшөөрөхөд нь үнэхээр их баярлжээ. Гэвч одоо энд ирсэн хойно үннийг цааш нууж чадахгүй гэх хайц тавтав. Тэр хүчтэй байхаа хичээн. Бүүнд гэрээний талаар зөвхөн аав нь мэддэг гэж хэлээд дотор юу ч болсон уурсгүй байхайг болсон ч ахмайн тодорхой амсаж төгсөнгөө. Яг тэр үед хаалгах шажигнаа нэгдэж хинбэ гэж асуух дуугарав. Мишаг буцаж ирснийг хараад зарцын зан аш шууд модов. Тэр доромжилсан үг шидэж гэр бүлийн хиндэд болохоор пижигнөө утахад Миша бүүнд таахгүй байхыг хэлсэн ч хайман зэрлэг энэн цэл түүнийг айлгаж эхлэв. Тэр нөхцөл байдал үргэлж юм уу байхгүй гэж зүтгэн бэрмээс 50 байхайгүй. Хэдий ч ахмаа нөхөндөө ингэж хандахыг зөвшөөрдөг ямар новшин аав байдаг вэ наа гэж бодон хэдийн тесрэх бэлэн басан байв. Хамгийн амар нь өвгөн түүнийг өрхнүүртэй байсан түүний аав энэ варварыг маш гэж бодож байна гэсэн тодорхой дүгнэлтэд бүүний хүргэв. Яг л мангсын дүнжин рүү алхан орсон мэт байшин бас алсаг үйт хүцэгүүн агаар мандал цацрахыг мэдэрсэн биер нь ноцтой болж эхэлнэ. Тэр гүнзгий ямсгаа аваад коридороор цураад чангадайны өрийг чарсав. Зарц буцаж иргэн түнлөө ёсоор тоон сорж гэж ярьсан ч бэрэн түнлөө ойртон аимшигтай энэн сэрсээр түүний тасгаад асуудал надаа гэж ааж ахын шивнэ. Асууж хорцдож чихэхэд Миша дундуур нь орж түүний засахыг санаалав. Бьорн гимгүү царайлахыг хичээсэн ч тэр дараад нь иччихэн. Цайны хэлсэн үг нь түүний тасгааг хагасах гэж байгааг нь ичтгэж байна гэж хэлснээр зарцын айдас. Гэт зэгтэй хүрн тэр хооронд манай ах төзөөсгөө нэчлэгдсэн эсрэг талын дүр шиг аашиж өгчөв. Бьорн түүнийг ноцтой харж ядаж ганц удаа ч гэсэн өөрийнхөө байхан зүгээр өөрийгөө өргөж барих шаардлагагүй гэж ааж өгөн хэлв. Миша тэднийг гэр бүлнэ гэж эсэргүүцсэн ч тэр шууд хариу барин тэд чиний амь наснаас илүү чухал юм уу гэж асуугаад хэрэг хариулт нь тийм бол одоо өөрөө зогсно гэж нэмж хэлв. Тэр чимээгүй болоход ах маань түүний мөрийг зөөжин алхатан айгаад байгаа зүйл нь болохгүй гэж хэлв. Бьорн зарцын туханд нь ясарч хаалгаар даваалан чулууд хүртэл зарц дахин оройж хөвсөн ба бүсэд хүмүүс цочрол орон гэцв. Цугласан олонгүй жирээд нэг варуур зарцыг шууд хаалгаар өшгөлөд гаргацныг ойлгов. Миша аав нь мэдүүлэх тесрэх байхдаа гэж сандран шивэнсэн ч Бьорн түн зүгээр хүлээгээд харж бай гэж хэлв. Гэнт нэгэн дөө түүнийг тосхыг шаардахад тэрээр түүнийг талан гэж шууд танин толгой дахин мэдчихсэн ч төрөлцсөн бичиг юу болоод байгааг мэдхийг шаардав. Хэрв бэрэн зохистой тайлбар өгч чаддаггүй бол хариуцлага хүлээн гэж тэр нэмж хэлэхэд манай ахын дөрвөө хүрсэн ч тэрээр би энэ зочин байна. Та нар юу ч хийж чаддаггүй гэж тайван хариулв. Зарц залуу түндээ шороо шиг харцаж овгийн тэргүүний охиныг дарамжилсан гэдгийг нэмж хэлээд энэ үнэхээр байж болох зүйл үү гэж асуув. Бьорн тэдний нүүрэн дэх ботой инээмсэглэжийг анзаарч Мишатай яаж харьцтайгийг тэд хэдийн мэддэг байсныг ойлгожээ. Талан түнд хэрэг зочныг дарамжилсан бол зарц шийдэгдэх болно гэж хэлв. Бьорн тодорхой санаалаг өгөхийн тулд хэдэн ясыг нь хоолох анхны төлөвлөгөөгөө бодон орог шалгаж эхэлнэ. Тэр ойртон тэднээс бас толгойд нь асуудал байгаа мó гэж асуухад Миша түүнийг зогсохыг орилсон ч тэр дахин гүнзгий ямсгаа авч өмхөөсөөч чангаар хэрхэн. Тэднийг яг юу хийх гээд байгааг нь шаардах хооронд бүгдийг нагцаа. Бьорн нүдэ анивчин Миша унсан цасны шохонд хамаардагч сүнсэн аратантай гэрээ байгуулаагүй. Учираас ингэж харцж байгаа мó гэж хүднэр асуув. Талан горварын зүг байж магадгүй гэж зөвшөөрч хэлсэн ч Бьорн түүний яриг тасалж хэрв энэ бүхэн ерөөсөө там андуурч байвал яах вэ гэсэн асуулт шийдэв. Тэр талнаас хэрв Миша үнэхээр гэрээтэй байвал уушлахгүй зэрэг би юу гэж асуув. Залуу түүнийг хэдийн 25 настай гэдгийг сануулахыг хичээсэн ч Бьорн дахин яриг нь тасалж бодит хариулж шаардав. Талан огт боломжгүй гэж бодон бата инээн сэлж тийм гэж хэлсэн ч манай ах хүн аж инээн сэлжээр хариу барьж Мишад одоо тэдэнд үзүүр гэж хэлэхэд тэр тэнэгэрсэн. Тэр аав нь түүнийг хизээж уушлахгүй гэж шинэв. Гэвч Бьорн түүнд аавынхаа асуудлыг дараа нь шийдвэрлэв. Одоо зүгээр ганц удаач болов өөрийнхөө бай гэж хэлээд
Түүний артаагаа гипё суулв. Мишасан тусаар байх хооронд энэ үйл явдлыг үзэхээр олон хүн цогж өгсөн. Гэвч тэр үед агаарч цорын тусан дөө гарч аав нь эцэстэн гарч 90 бүрдийг зогсоход тушаа. Үйл явдал улам өрчимжиж эцэгтэй мөч ярдж байна. Дараагийн хэсэгт бүх зүйлс эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзхийг хүсвэл дэлгэцэн дэх төрийн банкны данслав 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин дараа гаргаж өгье. Таашагдсан бол лайк дарж, сувлмэн заавал бүртгүүлээрэй.